It's beginning to look a lot like Christmas everywhere you go. Take a look at the 5 and 10. It's glistening once again with candy canes and silver lanes that glow. It's beginning to look a lot like Christmas. Toys in every store, but the prettiest sight to see is the holly that will be on your own front door. Тэртээ 1987 оны алтан намраар ардын сургуулийн бослыг хамтдаа алхан горж аавсгийн хамтдаа заалгаж Эрдэм намын хөнгөрөө өнгөрөх хөөсөөр 1997 оны өрхөн хавраар хамтдаа сургуулийн төгссөн их орныхон 408 зогсод 1997 онд сургуулийн төгссөн 97-чуудын анхны шинжил энхүү эхлэн бэлэн болж байна. Шинэ оны мэд хүргэе. Ингээд Монгол 97 анхны шинжилийн баярын цэнгүүдийг маань албан ёсоор нээж эрхэм зочид, эрхэм төгсөгчид та бүхэнд хандаж өгөх гэмээр Монгол 97 төрийн бүс байгууллагын санаачлагч, төрийн бүс байгууллагын тэргүүн түмэн жаргал таныг өрж байна. За, юуны өмнө энд цаг зав зориулан хүрэлцэн ирсэн эрхэм улсын их хурлын гишүүд, гадаад улсаас зориулсан ирсэн төгсөгчид, Монгол орны 4 зүг 8 зогсоос ирсэн төгсөгчдөө энэ өдрийн мэндийг хүргье. Бидний хувьд 1987-оос 97 онд хамаарах шилжсэн, гарсан, 8 төгссөн бүхэл хүмүүсийн нэгдлийг ингэж хангаад анхны танилцах уулзалт, анхны тэмцээн, анхны эсрэг наадам зэрэг бүх үйл ажиллагаануудыг өдөрт зүйлийн хамт явуулж ирлээ. Энэ 1 жил 6 сарын хооронд бид нар эвлэлд нэгджээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж дэмжсэн хандивлагч нартаа бас талархлаа илэрхийлмээр байна. Мөн 21 аймаг Улаанбаатар хотыг төлөөлсөн удирдах зөвлөлийн гишүүдтэй энэхүү ажлыг нугалахад та бүхэд маань хоёргүй сэтгэлээр цаг зав зориулж байгаа шүү. Та бүхэндээ гүн талархал илэрхийлмээр байна. Бид нар эвлэлд жил 6 сар болсон гэсэн салбар салбар ажиллаж байгаа залуучуудаа хооронд нь холбоод нэгэн бас нэгдлийг үүсгэжээ. Хоорондоо тусалж байна. Янз бүрийн салбар ажиллаж байгаа хүмүүс бүрэн үүсгэсэн байна. Бид нар маань нэг нэгэндээ тусдаад ингээд явж байна. Бидний үеэс бахархалт хүмүүс зөндөө төрсөн төрөнд байдаг. Өнгөрсөн жилийн улсын их хурлын сонгуулиар улсын их хурлын 5 гишүүн тойргоос сонгогдсон. Мөн саяхны жишээгээр Монгол улсын төрийн генерал, Монгол улсын ардын жүжигч, Монгол улсын гавьяа жүжигчид төрсөн бидний бас бахархал юм аа. Цаашдаа бид бүхэн өмнө хийж байсан, хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлэхээс гадна Монгол 97-гийн бизнес хийж байгаа залуучуудыг хооронд нь холбох, танилцуулах үүднээс бизнес форум 2026 онд хийхээр ингээд төлөвлөсөн байгаа. Энэ үүднээс бидний үйл ажиллагаа цаашаа жил болгоо ингээд өргөжөөд үргэлжлээд явна. Ингээд Монгол орны 21 аймаг Улаанбаатар хотоос зорин ирсэн нийт Монгол 97-чуудаа баярын мэндийг хүргэхийн ялбанд Монгол 97 шинэ жилийн үйл ажиллагаа албан ёсоор инхүү нээгдэж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Монгол 97 нэгдэж чадлаа. За энэ юуны өмнө хүрэлцэн ирсэн их хүмүүст зочдоо энэ сайхан үчиг баярын мэндийг хүргэе. За ингээд манай Монгол 97 нэгдэл найзууд маань үеийнхэн маань нэгдээд сая түмээ тэргүүн маань хэллээ. Олон сайхан арга хэмжээ зохион байгуулсан нутаг орныхоо нэрийг гаргасан манай Монгол орон даяар бүх
сургуулиудаас төлөөлөл маань нэгдэн оролцож маш цаг арга хэмжээнд зохион өгөхөд байгуулж байгаа. Бүгдээрээ маш их идэвхтэй оролцож байгаа. Та бүхэндээ баярлалаа. Энэ сайхан үдшийг бид үлээ хамтдаа ахаад нэг сайхан маш баяр өнгөрөөцгөөё гэж хэлье. За баярлалаа. Ингээд Монгол Ирмэлөө анхны шинэ жилийн манд албан ёсоор их үехэд байна. Ингээд та бүхнийг бибинийгээ хүндэтгээд, найс нөхдөө хүндэтгээд суудлаасаа босож энэ оны энэ шинэ жилийн анхны хондрыг хамтдаа өргөн барья гэж хүрье. Та бүхэнд дахин шинэ оны гал халуун мэндийг өөнөөр дэвшүүлье. Сайхан баярлалаа. Нэг аймаг хийсэн дөрөв үндсэндээ Улаанбаатар хотын маань нөлөөлсөн төрөлцсөн ирсэн байгаа. Ингээд Улаанбаатар 97-чуудынхаа мэдчилгээг хүлээж авах гэж та бүхний өмнө хүрье. За ингээд Сахын Ирмэлөөгийн мэдчилгээг хүргэхээр би та бүхнийг одоо аргагүй бас нэрийн хэлэнгүүт суудлаасаа өсрээд босоод ирэх гэж бодож байна. Emotional гэсэн байна.
сайхны нөргөө он салгидах ийм үнэтэй. Аз жарганы нэг өөр баяр баясгалаар дүүрэн Монгол эрдэнэ чуу та бүх юмд сайхан баярцааж байна уу миний хүүхдүүд. Өөр баярած аз жаргалаар дүүрэн хүүхэд багчуудынхаа энэ сайхан баярын өдөр аз жаргал энэ хуваацаар хүндэт төвдийн үг аавн хүйгийн дүүрэн бидэг хөөрхөн бицэн сасан огт тоогон ирдэ. Өөр баясгалаар аз жаргалаар дүүрэн байгаа хөөрхөн бицэн хүүхдүүдтэй хүндэт төвдийн үг аавн хүйгийн дүүрэн бидэгнээс харамгүй сайхан шагнаад эдэн болоод байна. Эртэг 1997 онд сорлог хөтөлбөрөөр хамт олонныгаа мандажсэн олон сайхан хүүхдүүдийн нэрс өвөө аав хүрэлцэн ирсэн байна. За, өвлийн үгэн аавсаа хамгийн түрүү бэлэг авуулдод Улаанбаатар хот 81-р сургуулийн сурагч Гамбат миний хүү гарч ирж өвлийн үгэн аавсаа бэлгийг аваарай. Дархан уул аймаг Монгол оюун сургуулийн сурагч найрамдад миний хүү гарч ирж өвгөн аваасаа бэлгийг аваарай. За Амгалан аймаг 1-р сургууль Оройдөв. За Синг аймаг Шамар сумын 1-р сургууль Саранбаатар. За бидний додой гарч ирээд өвлийн аваасаа шинэ оны шинэ жилийн бэлгийг гардаж яваад байгаарай. Говьсонбор аймаг 1-р сургуулийн сурагч Ундрмаа. Ховд аймаг 2-р сургуулийн сурагч Отхон Ям. Дундгой аймаг 3-р сургуулийн сурагч Эрдэнэ Цэцэг. Булан аймаг 1-р сургуулийн сурагч Мегбар Суран. Төв аймаг 2-р сургуулийн сурагч Ариун Чимэг. Сүхбаатар аймаг Баруун Урт сумын 2-р сургуулийн сурагч Идэрбат. Дорнот аймаг 1-р сургуулийн сурагч Арслан Хоёг. Өвлийн гавс бэлгийг гаргаж яваарай. Дорнохоо аймаг 1-р сургуулийн сурагч Ям Эрдэнэ. Баян хонгор аймаг 1-р сургуулийн сурагч Дэлгэр Заяа. Харан аймаг Сашаат сумын сурагч Тэгш Жаргал. Ололт аймаг 1-р сургуулийн сурагч Баяр Сайхан. Улс аймаг 5-р сургуулийн сурагч Уран Чимэг. Хэдэн аймаг 1-р сургуулийн сурагч Үлзий Сайхан. Өөрхөн аймаг 1-р сургуулийн сурагч Амжилт Сүрэн. Орхон аймаг 3-р сургуулийн сурагч Ариун Золон. Цалхан аймаг 1-р сургуулийн сурагч Байрима. Хөвсгөл аймаг 2-р сургуулийн сурагч Эрдэнэт. За 10 жилийн сургууль бид одоо төгсөгчдод төлөөлөж өвлийн үгэн аваас бэлэг гардаж байгаа. Бид төгсөгчдөө баяр хүргэдэг сайхан алгашия. За мэдээж шинэ жилийн баяр дээр өвлийн үгэн аваас бэлэг авна гэдэг бол хамгийн одоо хүүхэд насны маань хамгийн том өрөөдөл хамгийн том баяр байдаг. Тэр сайхан дурсамжийг сэргээж Монгол 97 шинэ жилийн баяртаа харуулсан аймагуудаа сургуулиудаа төлөөлөж
бүгдийн өвгөн аваасаа манай 97 очиодын төлөөлөл маань бэлгэн гардаж явж байна. За сайн байна. Баяр. Ирхэм хүндэт үе тэнгийнх минь сайн байцгаана уу? Вау! Өнөөдөр 1997 оныхан анхны шинэ жилээ, анхны спорт наадмаа, анхны цугларалтаа, анхны гэсэн бүхнээ хийдэг болжээ. Та нарт бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдээрэнд нь шинэ оны, шинэ жилийн баярын мэндийг хүргэж, өнөөдрийн сайхан шинэ жилийг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчдаа гүн хүндэтгэлтэйгээр алга нэжигнүүлэн ташиж баяр хүргье. За тэгээд манай цагийн 97-гийн хамт олноос маань Монгол 97 шинэ жилийн баярын цагууд оролцож байгаа 97-гийн найзууд зориулж мэдчилгээ дэвшүүлж Монгол улсын гавьяа жүжигчин Харшийн Баска хийгээ аваад ирсэн байж тээ. Бидний Монгол 97 дундаас Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар нэг ардын жүжигчин, нэг гавьяа жүжигчин төрснгийг та бүхэн мэдж байгаа. Тэгээд Монгол 97 анхны энэ сайхан шинэ жилийн баяраа тохиолдуулж Монгол 97 өдөр төгсөө үеийн зүгээс энэ ардын жүжигчин, гавьяа жүжигчин баяртаа энэ сайхан шинэ жилийн баяраа тохиолдуулж хүндэтгэл үзүүлье гэж шийдсэн ба. Сянгийн ирхэн Монгол 97-чууд таавны яман Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн цагнал ардын жүжигчин зодоос хэрэгжсэн улс 97 төгсөгч Самундын Жахтан гавьяа. ухаалагдагч улсын гэрийн 100 жилийн ойгоор Монгол улсын ардын жүжигч авсан байгаа. Энэ хүнийг ардын жүжигчээр авсан хинч барахгүй. Бүх хүн энэ хүнийг хүндэлж байгаа. Тэр дундаа Монгол 97 гэх нь завхлан ардын жүжигчдэр бахархаж байна. Танд баяр хүргэе.
жаханда бүгдээрээ дараагийн одоо ямар цолоо идгийг тэр их хүндтэй цолыг ахын ерөөдийг өргөн дэвшүүлээ. Үнэхээр одоо Монголын зохиолын дууны хан хүү гэж яриадаг жавхлан бас бид өхний 97 төгсөнд байгаа нь бас бахархалтай байна. За ингээд мөн одоо балер бодож байгаа 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ард түмнийхээ уухайн донд нэгэн гавьяа бидний дундаас төрсөн юм аа. Энэ бол Монгол улсын гавьяа жүжигчин Сүхбээгийн Ариун Бямба. Кино урлагийн 90 жилийн ороор энэ хүн яг гавьяагаа уулзаад Монгол улсын гавьяа жүжигчин болсон хүн болгон ингээд бэлгшээж байгаа шүү. Ариун Бямбаас та баяр хүргэе. Монгол улсын ардын жүжигчин Самундын Жахлан. Бидэгийн цэнхэр тоглоо зэрэглээд үсэн жигүүр дэвсээ. Холбоо хоёор нуурын цайдан хонин дунд бууж явгалаа. Насан багтаа надад өссөн нутгийн чамаага уян сандаа. Сүрхэнд бонгох шуудын дуутай зэгст нууранда бирдээ. Ургавсдах цагаан замда хормой дүүрэн тоглоом түгээ. Хөрхөн гартаа чулуу хөдөргөн хүнээс натгсноо. Насан багтаа надад өссөн нутгийн чамаага уян сандаа. Сүрхэнд бонгох шуудын дуутай зэгст нууранда бирдээ. Агент 29 дүүргийнхээ энэ бомбооны үеийн байцаалтаа сайхан хэвсэн юус таавуудын хамгийн сайхан хэвсэн юус түмэн жаргал тэргүүнтэй манай Эдийн аймгийн төвсөлч Батгүй өдөртсөндийн дараатай манай Эрдэнэ очир Орон аймгийн төвсөлч за түүний өдөртлийн баг хамтран ажиллаж байгаа 21 аймгийн төлөөлөл болсон тэргүүнчид та бүхэндээ чин сэтгэлийн галуун талархлыг илэрхийлж байна.
сайн байсаар. 사모들은 안녕들 왔어. 소리가 그래. Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан туршдаа мартамгүй гинэн цайлган үер хэлмэн насаараа бисен үгийлэх нэг ангийнхан мэн Цацалхтаа санчихтаа ойхан багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үер хэлмэн эргээд бисен үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Ахны хараа нууж хорсон цагаан ширнэ мартах бэби андуутны агийнхан баярлалаа. Бидний төгсөлтийн өмнө ардын жүжигчин байна, авиа жүжигчин байна, дэлхийн авар байна. Тэгээд энэ хүмүүсийг алдар шууд урамшуулж явах хэрэгтэй гэж боддог. Тийм учраас энэ оны Азийн авар 2002 оны дэлхийн мэнчлийн боксын авар баярлаж манай Дорндаангийн 97 оны төгсөгч залуу байна. Бидний бахархал болсон байна. Хамтдаа баяр хүргэцгээе. 그리고 하나 원더딩 도덕이 바라로선 간단 아스제가 되루디 거기 살살 보고 우리 무슨 일이요? 자, 이 신진이 함께 합시다. 이 돌아가서 좀 혼내스 아롱 하이프 악스다 그러시오. 자, 이제 함께 악스니 샤다로디 아프라이스티. 자, 그리 같이 돼서 가래도 봐. За маш гоё дугаар гарч ирж штэ тийм ээ. AF 6181 303 байна уу? За булган аймгийн 1990 оны төгсөгч ганц хүмүүс ихний алтан боллоо баяр хүргэе. За шатры үнэхээр 303 тоо. За ингээд ирэхээр булган аймгийн өрнө дандаа бүгдийн анхдагч байдаг шүү дээ. Анхдын сугааны эзэн анхдагчдын өдрийн булган аймгийн байлаа. Баяр хүргэе. 자, 내일 우리가 악택지 맞네. анхны 97-ны шинжилгээ анхны алстай яг аргагүй булганаас толгоч байна. За тэгэхээр яг найзуудтайгаа хамт яг ширээдтэй хамт үзэн шүү. За алстай болж байгаа ширээнийхнийг харж басъя. Та чимэртэй давсраа давчгүй үнэ булган байна.
Tinggi dan tak semua